Өнгөрсөн оны 7 дугаар сарын 2-нд тэрээр хаалттай чуулган хуралдуулах хүсэлтийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн гишүүд нарт хүргүүлж байсан. За тэрээр тэрхүү бичигтээ Монгол улсын төрийн эрхийг барих дээд байгууллага нь их хурл гэдгийг тодтогоод үндэсний эв нэгдлийг хангах талаар хаалттайгаар хэлэлцэх санал хүргүүлж байв. За сүүлд нь мөн оныхоо 10 дугаар сард чуулганы нэгдсэн хуралдаанд ирж энэ тухайга хэлж байсан удаатай. Яг өнөөдөр Монголд одоо хэн төр засгийг барьж байгаа юм бэ? Тэгэхээр бидний ганцхан хууль юм уу нэг юм хаа гоё хавирга хавс яриад ирэл суудаг. Миний одоо Монгол улсын хурдан гишүүнээр санаа зовж байгаа зүйл бол Монголд өнөөдөр төр засгийг хэн барьж байгааг гэж ойлгохдохгүй бол. Ямар агуулгаар хэлж яах вэ гэхээр би нам агуулгаар ярьсангүй. Хоёрын хооронд юм дээр намчирхаад хэрэггүй дээ. Ер нь би Монгол улсын аюулгүй байдал ярьж байна. Сөрөг хүчний тухайд өршөөлөн хуулийг хэлэлцэж байсан үе таарсан тул экс ерөнхий сайдын хэлэх үгийг өөрсдөд дээрээ буулгаад үгийг нь эсэргүүцэж байлаа. За гэхдээ үгнийх нь эзэн сөрөг хүчин бис байсан гэдгийг түүний өнөөдрийн хийсэн мэдээлэл баттгалаа. Төрөө хутхан үүмүүлж, баялаг бүтээгчтэй айдас хүйдэс давтуулж, хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь, бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна. Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагчид ч гэсэн хэрэгтэн болж нэр хүнд хөв тавилангаараа хохирч байна. Ерний хувилдааны төр Монголын ард түмний хүсэл захиалгаар бий болсон ардчилсан намын нэр хүндэд зориудаар бас халдаж байна. Ардчилсан намын хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэн харлуулж ардчилсан нам засгалж чаддгүй маа. Хоорондоо хаграад ажил хийдэггүй нам юмаа гэж харагдуулах энэ ажлуудыг зориуд санаатайгаар зохион байгуулсаар байна. Цөөхөн хүн бүхий хонглыг энэ хууль хяналтын байгууллагад үүсгэсэн. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ тэр хонглоороо ямар ч шудраг осны хэмжүүр байхгүйгээр зохиомл хэрэг үүсгэж ялтан хэрэгтэн болгож чадж байна. Монгол улсын тусгаар тогтнол халдшгүй байдалд аюул замд учруулах хэмжээний эрх мэдэлтэй болж хүссэн шийдвэрээ зургаараа гаргадаг боллоо. За үүний нэг жишээ бол шинжлэлийн засгийн газрыг хуульдан огцруулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авснаас шууд харагдаж байгаамаа. Монгол улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаад битгий давар гэж хэлэх цаг болжээ. Буруу замаар удаа тэгвэл буцахтаа шороод хийдэг гэж шаардын зүрэг бий. Энэ бүхнийг өдөртөн зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдж байгаа ч гэсэн хэнч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн үүсгэн байгуулсан шудраг улсын хонглоос айдаг. Тэр хонгил руу чигэгдэхээс бүгдээрээ айдаг болсон. Хэлмэгдэхээс айдаг болсон. Гэсэн ч би Монгол улсынхаа эрх ашигын төлөө хэлхэн зүйтэй гэж үзлээ. Тэр хүн бол шудраг байцгаа гэж гарч ирсэн Монгол улсын ерөнхийлөгч захиаг элбэгд орж. Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж болон түүнтэй өгсөн хуульдагч төрөөс төрсөн тэр бүмтний бүлэглэл энэ мэдгэдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад авилгатай тэмцэгч амаргүй ажил юм аа. Авилгатай тэмцэх амаргүй ажилд маань саад учруулж байгаа мэтэр ард түмнээс тусламж хүсч жүжиглэнэ гэдэгт би их огтхонч эргэлзэхгүй. За ерөнхийлөгчийг шудраг бус хувилдааны хонглыг бий болгож түүнийхээ дундуур хилэмгдүүлэх хин нэгнийг түлхэн оруулдаг гэж тайлбарласан. За сонгуул удахгүй болох гэж буй учраас ард түмэнд зөв хүнийг сонгох боломжийг үүгээрээ олгож байна гэж тэрээр онцолсон юм а. За харин түүний мэдгдлийн хариуд ерөнхийлөгч Twitter хуудасаараа дамжуулан ингэж хариулсан. Алтан хуйгийн мэдгдлийг үтсэн миний тухай ярихаас хин ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм да. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая гэжээ.
За харин их хурлын гишүүн X ерөнхий сайд Алтан хоёыг хэлмэгдүүлэлтийн шудраг бус явдлын хууль хяналтын байгууллагыг ашиг сонирхлын төлөө ашигласан болохыг баттгах олон хуудас баримт бичиг цуглуулсан гэж цухас мэдээлэлдээ дурдсан юм а. Тэмцэх болно. Бидний Монгол үрд бадаргаа